За бидний аюулгүй алхахад тусалдаг нэг хүч бол үрэлтийн хүч. Үрэлт ашигтай юу, ашиггүй юу? Мэдээж зарим тохиолдолд ашигтай, зарим тохиолдолд ашиггүй. Яг ч одоо манай өмнөх нийтийн тоглолтын өмнө хүмүүс үрэлтээр гал асуудаг байсан байна. За энэ хүчлэрээ бүгдээр үрэлтийн хүчний тухай детальны авч хэлэлцэн. Ингээд хичээл эхлүүлье. Үрэлт гэж юу вэ? За бие хөдөлж байх үед үрэлтийн хүч биеийн хурдны эсрэг чиглэх бөгөөд түүний хийх ажил нь сөрөг тэмдэгтэй байдаг. Хоёр юмыг ярьлаа шүү. Бие хөдлөх үед за тухайлбал нэг юм бие хөдөлж ийлээ гэж бодчих. Хаашаа хөдөлж байгаа, ийшээ хөдөлж байгаа гэж бодъё бүгд. За тэгэх юм бол үрэлтийн хүч нь түүний хөдөлгөөний эсрэг чиглэлд байдаг байна. Үрэлтийн хүчийг яаж тэмдэглэх вэ гэхээр бүгдээрээ F үр гэж тэмдэглэдэг. Окей? Үрэлтийн хүч гэсэн үг. Эшиг 10 м/с хурдтай хөдөлж байгаа гэдэг ингээд авч. Тэгвэл түүний хийх ажил нь бас сөрөг тэмдэгтэй байдаг байна. Энийг бүгдээрээ ажил ба энерги гэсэн сэдвээр илүү дэлгэрэнгүй авч хэлцэх болно. Биеийн кинетик энерги хорогдож дулаан шилждэг байх нь үрэлтээс шалтгаална. За дулаан шилжиж байгаа бүгдээрээ шалгахын тулд хоёр гараа нэг сайхан үрээд үзье те. Ингэх юм бол мэдээж энд дулаан үүсч байгааг мэдэрч болно. Үрэлтэн дотроо хоёр төрөлтэй байт юм байна. Тайвны үрэлт, гулсхан үрэлт. Тайвны үрэлт гэдэг нь ямар нэгэн бие одоо хөдөлгөөнд ороогүй байх үеийн, гулсхан үрэлт гэдэг нь хөдөлгөөнд орсон үеийн үрэлтийг бид нар гулсах үрэлт гэж хэлдэг байхын туршлагаас үзвэл үрэлтийн хүчний хамгийн их утга нь F0 тэнцээ μ үржих нь n гэдэг байна. За энийг хэдүүлээ дэлгэрэнгүй авч үзье. N гэдэг бол нөгөө нэг нормал реакцийн хүч. Анормал хүч гэж байна. За энэ бол бидний үрэлтийн хүчний гэхээс илүүтэйгээр үрэлтийн коэффициент гэсэн илүү оновчтой болох бах. Коэффициент энэ коэффициент нэгээс их байж болохгүй шүү. Хэрвээ бодлого бодож байгаа нэгээс их гарч юм бол буруу бодсон байна гэсэн үг. Ингээд энэ надад юу харуулах вэ гэхээр үрэлтийн хүчийг харуулах нэ. Үрэлтийн хүч. За ойлгомжтой байх гэж бодож байна. Дотор нь байгаа ангилсан байгаа 50 болон гулсхан үрэлтийн хүчийг ойлгохын тулд дараах жишээнүүдийг бүгдээрээ авъя. За эхлээд би хамгийн түрүүнд энэ жишээг би авч үзмээр байна. За нэг юм мастай тайртас арцгаар гадаргууд, үрэлттэй гадаргуудаар байгаа гэж бүгдээрээ төсөөлье. Хүч үйлчлээгүй тохиолдолд түүний хурд нь тэг байх нь ойлгомжтой. Энэ окей болчлоо. Бэд нь хүч үйлчилж эхэлж байна. Хүчний хэмжээг баг багаараа одоо бүгдээрээ ихсгээд явъя. 0 байсан одоо 6 болгоё. 6 болгоход эсрэг үрэлтийн хүч нь дахиад 6 байна. За юу болоод байна? Хүчний одоо хэлбэр хэмжээг нь ихсгээд хэдүүлээд 8 ньютон болгочих. 6-аас 8 болгочих. Тэгвэл үрэлтийн хүч нь дахиад дуурайгаад 8 болоод байна. Яагаад ингэж дуурайгаад ит юм болоо те? За 11 болгочих. 11 болгонгууд дахиад үрэлтийн хүч нь нөгөө тийшээ хөдөлгөөний эсрэг чиглэлд 11 ньютон байгаа харж байна. Гэтэл 12 болсноос хойш үрэлтийн хүч маань 10 болоод өөрчлөгдөж байна. За энд юу тохиолдов вэ? 50 болон гулсхан үрэлтийн хүч байдгаа гэж хэлсэн. 50-ны үрэлтийн хүч нь би одоо хөдлөөгүй байхад бий болж байдаг үрэлтийн хүч. За биеийг татхад дайлан. За бүгдээрээ бодоод үзье нэг юм том шкаф байлаа гэж. Энэ шкафыг би хөдлөх чинь маш бага хүчээр түлхлээ. Хөдлөхгүй. Яагаад? Үрэлтийн хүч нь чиний түлхсэн хүчтэй тэнцээд байгаа учраас. Жишээ 6-аар түлхсэн бол үрэлтийн хүч 6 50-ных нь. Ихсхийв, улам ихсхийв. Бүр ингээд 8 ньютон болно. Тэгэх юм бол үрэлтийн хүч нь буцаад 8 болно. 20 ньютон болгоо 20 болно. За тэгээд тэр 50-ны үрэлтийн хүчийг давах хамгийн эцсийн хязгаар гэж байна. Тэр нь 30 пек. Би 30 хүртэл түлхээд 31 дэгтэр ч юм уу те 32 30-аас их хүчээр би түлхээд эхлэхэд гулсаад эхэлнэ. Гулсаад эхлэхэд үрэлтийн хүч нь улсын үрэлтийн хүч болж өөрчлөгдөн. Энэ үрэлтийн хүч нь 50-ныхаас бага байдаг. Харин 50-ны үрэлтийн хүч нь өөрөө чи ямар хүчээр үйлчилж чинь тухайн шкафанд тухайн шүүгэнд тэр хүчтэй чинь тэнцээд байдаг ийм онцлогтой гэсэн үг. Тэр хүчээр чинь тэнцээд байдаг. Тэр хүчнээс их хүчээр татаад эхлэхэд тэр гулсаад эхэлнэ гэсэн үг. Одоо гулсуулаад эхэлнэ. Гулсуулаад эхлэхэд гулсхын үрэлтийн хүч бий болно гэсэн санааг илэрхийлнэ. За би дахиад тайлбарлая. Чи 6-аар түлхэхэд үрэлтийн хүчний максимум хэмжээнд буюу 50-ны үрэлтийн хүчний хамгийн их хэмжээнд нь очиог учраас 50-ны үрэлтийн хүч нь 6 ньютонтай чинь тэнцэнэ. Хэдий чиний хүчээр үйлчлэн 50-ны үрэлтийн хүч төдий чиний байна. Чи 8-аар үйлчлэхэд 8 болно. 11-аар үйлчлэхэд 11 энд юу болсон бэ гэхээр энэ чинь нөгөө үрэлтийн хүч одоо солигдож байгаа тэр агшин баггүй юу? 11-аар үйлчлэхэд 11 байсан байна. 11-ээс их хүчээр үйлчлээд эхэллээ. За өөрөөр хэлбэл 50-ны үрэлтийн хүчний хамгийн их утга нь 11 ньютон байсан байна. Чи 12-аар татаад эхлэхэд гулсаад эхэлсэн. Тэгээд гинт 10 болоод өөрчлөгдөжлөө. Энэ 10 нь юу юм бэ гэвэл гулсхын үрэлтийн хүч нь гэсэн үг. 50-ны үрэлтийн хүч нь биш. Тэгэхээр гулсхын үрэлтийн хүч нь 10 ньютон байна. Дээдлийн тохиолдолд D гэдэг тохиолдолд
50-ны үрэлтийн хүчний хамгийн их хэмжээ нь 11 ньютон байсан. Тэгэхээр улсхын үрэлтийн хүчний хэмжээ нь 50-ны үрэлтийг бодвол илүү бага байдаг байх нь гэж би ойлгох нь байна. Ингээд би 12-оор биш 10-аар татах юм бол бас л 50-ны үрэлтийн хүч чинь чамайг 10 ньютон хүчээр чамд ингээд үйлчилж эхэлнэ гэсэн санааг энд илэрхийлэх. Гэхдээ энэ V тогтмол гэдэг хөдөлгөөд эхэлсэн байна. Бүгдээрээ 10 ньютон хүчээр татах юм бол бүгдээрээ улсын үрэлтийн хүч буюу 10 ньютон хүчээр улсын үрэлтээрээ үйлчилж байгаа санааг энд F дээр илэрхийлж байна гэж ойлгоч. За тэгвэл энэ график маань 50-ны болон улсын үрэлтийн хүчийг харуулсан нэг юм график байгаа. Энэ график дээр саяныхаа би дахиад тайлбарлая. За энэ ингээд 0-оор үйлчилэхэд 0 хэвээрээ байна. Чинийг 10-аар үйлчилэхэд за 10 биш 5-аар үйлчлэе. 50-ны үрэлтийн хүч чинь 5 байна. 5. Энд ч гэсэн бас 5 байдаг байна. За буцаад нэг юм 6-аар үйлчилэхэд 50-ны үрэлтийн хүч нь бас л 6 байна. Чи энд 6-аар үйлчилэхэд энд ч гэсэн 6 байна гэсэн үг. За ингэж явсаар хагаад хамгийн одоо 50-ны үрэлтийн хүчний хамгийн хязгаар дээр нь бүгдээрээ очие. Тэр нь хаана вэ гэхээр энэ зураасан дээр байна гэсэн үг. Энэ зурааснаас цаашаа тухайн бит маань энэ одоо энэ F-T гэсэн 50-ны үрэлтийн хүчний хамгийн их утганаас энэ гэсэн үг. Их хүчээр үйлчлээд эхлэх юм бол тэр гулсаж эхэлдэг байна. Ингээд гулсхийн үрэлтийн хүч нь 50-ныхаагаа бодвол бага учраас доошоо буураад тэгээд тогтмол утган дээр очиж зогсдог байх нэ гэсэн санааг энэ илэрхийлэх нэ. Ингээд тогтворч чам. Нэг ийм жишээ аваад үзчихъя хэлээ. Энэ одоо хязгаарыг тухайлбал 12 ньютон байлаа гэж үзье бүгдээрээ. Би 13 ньютон хүчээр үйлчлээд ихэхэд гулсаж эхлэх учраас үрэлтийн хүч байна. Гинт төрлөрлжээд гулсхийн үрэлтийн хүч болж өөрчлөгдөх нь байна. Эннийхээ утга нь 50-ныхаа хамгийн утгыг бодвол илүү бага утгатай байдаг байх нэ гэсэн энэ санааг илэрхийллээ. Тэрнээс 50-ны үрэлтийн хүч юу гэдэг одоо хамгийн ихдээ 12 тэгээ чи ямар ч хүчээр үйлчилсэн тэр 12-оор байна гэж байхгүй гэж 50-ны үрэлтийн хүч үргэж өөрчлөгдөж идэг. 5-аар үйлчлэх юм бол 5 болчдөг, 6 болох юм 6, 7 хүн 7, 12 байх юм бол 12-оос цаашаа улсх руугаас ороод явчихна гэсэн санааг илэрхийлнэ. За бүгдээрээ жишээ болгоод энэ хүслэгтийг авч хэлцээ. Янз янзын материал байна. Материал дээр үргэлжлэж байхад 50-ны болон улсхийн үрэлтийн коэффициентууд нь ямар байх вэ? Тэгэхээр үрэлтийн коэффициент бол T-гээс нэгийн хооронд нэг тоо байх ёстой. Нэгээс төрж болохгүй. За тэр завсар байх хэрэгтэй гэж бодоод бүгдээрээ харцгаая. За ган дээр ган үргэлжлэж явах юм бол ганы гантаа үргэлжлүүлэх юм бол 50-ны үрэлт нь тэг 174 үрэлтийн коэффициент нь тэг 157 гулсхийн үрэлтийн коэффициент байх нь. Гэх мэтчлээ явсаар хагаад C-ийн дээр ирсэн юм бол 1 гулсхийн үрэлт нь 0.8 гэдэг коэффициенттэй байх нь байна. Хүний биеийн мөч хоорондох үйлцэл одоо энэ гэсэн үг. Энэ ингээ 50 байх юм бол үрэлтийн коэффициент тэг 101 байдаг бол гулсхийн үрэлт нь тэг 1000-ны 3 гэх мэтчлэн энэ хүснэгтийг дахиад нэг талаад харж болно шүү. За бүгдээрээ нэг жишээ бодлого бод. Энэ жишээ бодлого 5-ыг цааш нь харуулъя. Хэвтээ арцар гадаргуу дээр 50 байсан. М дэд 4 кг мастай тарьцыг 10 ньютон хүчээр түлхсэн юм байна. Уг хүч хэвтээ чиглэл 53 градус үнц үүсэх бол тайрц ба гадаргуу хоорондох улсын үрэлтийн коэффициент μ тэнцвэр 0.1. За энэ тохиолдолд биш дээ. Ад нь тайрдаст үйлчлэх үрэлтийн хүчийг олоорой гэсэн байна. Тайрдаст үйлчлэх үрэлтийн хүчийг хэрхэн яаж олох вэ? За иймэрхүү төрлийн бодлого бодохдоо Ньютоны хуулиудыг ашиглан хүч үйлчилж байгаа хөдөлгөөн байгаа учраас за ингээд тусад нь бие авч байгаа түүн дээр үйлчилж байгаа хүчнүүдийг нэг нэгэнгүү зурна. За дээшээгээ энэ хүч доошоо хүндийн хүч mg гэж яриад байгаа би. За тэрийг дүрсэлчээ. Энд юу өшөө нэмэлтээр бий болох вэ гэхээр за хурдтгалыг нь баруун гар тийш нэгээ зурчуулж чинь хурдтгалыг нь ийш нэгээ зурчээ. Тэгээд үрэлт бий болно нэмэлтээр. Урд урдны одоо бодлогон дээр үрэлт байхгүйс энэ удаад орж ирж байна. За эхнээс нь энэ бол n болно. Энэ доошоо mg болно. Ингээд энийг олчээ 4-ийг үржих нь 10 40 ньютон болох нь байна. Тэгэнгүүт n тэнцвэр 40 гээд шууд автоматар тавьчих юм бол буруу болно шүү. Энэ дахиад нэмэлт хүч байна. Тэрийг одоо задлах шаардлагатай болоод байна. Ягаад гэвэл энэ ташуу үйлчлэлтэй байна. Энэ ташуугод хэдүүлээ босоо болон хэвтээ тэнхлэгийн одоо энэ байгуулагчид нь задлыг. За яаж задлах вэ гэвэл энэ 53 градус юм байна. Хэрвээ энэ 53 градус юм бол энэ хүч нь F-ийг үржих нь cos 53 градус гэдэг хүч болно. Энэ нь бол F-ийг үржих нь sin 53 градус гэдэг хүч болно. За ингээд задлчих. Одоо энэ хүч ингээ байхгүй шүү. Эндээс ингээ устдаад олчихсон. Задарсан учраас энэ n байна, энд F үр байгаа.
ийшээгээ А хурдталтай хөдөлж байгаа. За бодлогыг цааш нь яаж үргэлжлүүлэх вэ гэвэл x бол y тэнхлэг дээр хүчнүүдийг нь үйлчилж байгааг нь харуулад тэрийг Ньютоны 2 дугаар хууль ёсоор бүх хүчнүүдийг хооронд нэмээд m-ийг үржих нь a-та тэнцвүүлэх юм байна. За тэгвэл x тэнхлэг дээр гээд ингээд биччихье. За хэвтэй тэнхлэг дээр биш үү те. Үйлчилж байгаа хүчнүүд нь F үр байна. Үрэлтийн хүч байна. За энэ А-г мартаж болохгүй. Өшөө нь F cos 53 байна. Ингээл болоо. За тэгээд эдгээрийн хооронд нь нэмээд M А-та тэнцвүүлнэ гэсэн үг. Яаж нэмэх вэ? Баруун гар тийшээгээ чиглэлтэй бол нэмэхээр нөө зүүн гар тийшээ чиглэлтэй хүч бол хасахаар биш. Энийг бити мартаар өнгөрсөн хичээлдээ би бас хэлсэн. F cos 53 баруун гар тийшээгээ за би анхлан сурч байгаа гэж бодоод нэмэх тэмдэг тавьчих. Нэмэх нь F үрэлт нь бол зүүн гар тийшээ байгаа. F үр энд ингээ масс байгаа. Массыг үржих нь хурдталаа гэдэг ингээ тавьчих. За энэ цаана яг юу харуулдаг байгаа юм бэ? Цаана энэ одоо энэ чинь ингээд хоёр хүчний нийлбэрийг авч яана гэж чинь дүнгийн хүчийг харуулж байгаа гэсэн үг. Дүнгийн хүчийг бид нар сигма F нийлбэр F гэж тэмдэглээд байгаа шүү дээ. M-ийг үржих нь A. Ингээд Ньютонын 2 дугаар хуульд хөдөлгөөнийхөө ингээд тэгштгэл оруулаад бичиж байгаа гэсэн үг. Гэхдээ за хэвлээ орлуулга хий. Энийг нэгдүгээр тэгштгэл хичээ. Тэгээд орлуулган дээр юу хийгдэх вэ гэхээр F нь 10 ньютон байсан юм байна. 10-ыг үржих нь косинус 53 хэд вэ? 0.6 гэдэг харилцаа. 0.6 хасах нь үрэлт μ үржих нь n гэдэг үрэлтийн хүчийг ингэж болдог. За бид нар тэрийг хаана үзлээ? Энэ дээр үз. Энэ энд байгаа тэгштгэл гэсэн үг. Өөрөөр бичээ m-ийг үржих нь a. 10-ыг 0.6 үржил 6 хасах нь μ нь 0.1 байсан. 0.1 тэгээд n мэдэгдэхгүй масс нь 4a гэсэн нэг юм тэгшгэлтэй болж авлаа бүгд. За дахиад нэг тэгшгэл шаардлагатай. Тэрийг y тэнхлэг дээрээс олъё. Y тэнхлэг буюу босоо тэнхлэг дээр үйлчилж байгаа хүчнүүдийн хооронд нэмээд тэрийг m-ийг үржих нь a-та тэнцэнэ. Хэрвээ босоо тэнхлэг дээр дээшээчгүй доошоочгүй хөдлөхгүй бол тэрийг шууд тэгтэй тэнцвүүлнэ гэсэн үг. Тэнцвэрт байна гэж үзье. Дээр. За y тэнхлэг дээр яг y тэнхлэг дээр хүчнүүдээ хэдүүлээ. Харъя. Ямар хүчнүүд вэ? Y тэнхлэг дээр дээшээгээ n гэдэг хүч байна. Доошоогоо F-ийн 53, доошоогоо mg гэдэг хүчнүүд байна. Нэг ийм зүйлийг дахиад хэдүүлээд тохиролцъё. Доошоогоо болон дээшээгээ байвал яах вэ? Дээшээгээ байх юм бол хүчнүүдийг нэмэх тэмдэгт авъя, доошоогоо байх юм бол хасах тэмдэгт авъя. Тэгээд доошоогоо үйлчилж байгаа хүч нь хасах mg байна. Өшөө хасах F синус 53 байна. N нэмэх тэнцүү. За m-ийг үржих нь a гэж би бичмээр. Гэтэл дээшээчгүй доошоочгүй хурдтал байхгүй учраас тэг энэ ингээд цаад утгаараа тэг боллоо гэсэн санааг илэрхийлнэ. N гэдэг чинь юутай тэнцэх юм бэ? mg нэмэх нь F sin 53 та тэнцэх юм шүү дээ. Энэ дээрээс юу болж болох вэ? Энэ n-ийг олчих болно шүү дээ. Энэ n-ийг олчих юм бол энэ тэгшгэлд орлуулад бүгдээрээ нэгдүгээр тэгшгэлд орлуулад энийг нэггий. A буюу хурдталыг олж болно гэсэн үг. За энийг 2 дугаар тэгшгэлээ бодноо. Ингээд m нь 4-4-ийг үржих нь g-г нь 10-аар авчи. Нөгөөх нь 10 sin 53 энэ удаад 0.8 болох учиртай 40. За энэ ингээд 848 ньютон болох нь. 48 ньютон энд орлуулъя. 6-аас хасах нь 48 тэнцүү 4a гэсэн үг. 0.1-ээр үржүүлэх амарчсан. 0.1-ээр нэг үржүүлээд авчих. За 48-ыг үржих нь 0.1 4a. 6-аас хасах нь 4.8 4a болно. Энэ дээрээс a гэдэг бол 1.2 0.3 метр секунд квадрат болж олдох нэ. За энэ тэгштгэл. Ингээд бүгдээр a буюу хурдталаа олчлоо. Өөр юу бол гэсэн. Тайрцсан хурдталыг бол тайрц үйлчлэх үрэлтийн хүчийг бол гэсэн. Үрэлтийн хүчийг бол олдсон л доо. Гэхдээ би дахиад тусад нь бичээд өгье. Энэ дээр F үр гэдэг μ үржих нь n байсан те. μ 0.1 n-ийг бид 48 гэж олсон. Ингээд 4.8 ньютон үрэлтийн хүчээр үйлчилж байсан байх нэ. Харин одоо цөмөр жингүүдх үзэгдэл. Энэ тухай яриа жингүүдж байна би гэдэг дуудаг шүү дээ. Тэгээ яагаад жингүүдэд байгаа дэлхий дээр байж шүү дээ. Биеийн жин гэдэг бол хүндийн хүч бол биш шүү заяа. Хамгийн түрүүнд энэ ойлголтоо хэдүүлээ зөв болгоё. Биеийн жин гэж юу юм бэ гэхээр би энэ сандалтаа сууж энэ тулгуур сандалтаа үйлчилж байгаа тэр үйлчлэлийг биеийн жин гэдэг байгаа. Эсвэл ямар нэгэн бие цаар ингээд холбоод таазаас ингээд уучиж. Тэгвэл энэ утсанд ингэж бий болгож байгаа бас тэр хүчийг
биеийн жин гэдгээр илэрхийлж байгаа. Тэгэхээр лифтэн доторх жингүүтлээ бүгдээрээ одоо яг ойлгохын тулд лифтэн доторх 3 тохиолдлыг авч үзье. Гэхдээ энд нэг нөхцөл өгсөн байгаа нь юу гэхээр лифтний хурдтал нь G буюу чөлөө туналтай хурдталтай тэнцүү гэдэг үзэж байна. Чөлөөтэй ингээд ямар ч юмд торохгүйгээр унахыг чөлөө тун гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ бол ойролцоогоор 981 м/сек квадрат хурдтал байдаг. Тэгэхээр АГ-тэй тэнцвүүлээд хэдүүлээ дараах 3 тохиолдлыг авч үзье. Энэ тохиолдол энэ байна. Хаана анхаарлаа хандуулах вэ гэхээр лифтний таазан дээрээс эхлээд энэ механизмыг ойлгоё. Нэг юм динамометр холбочихсон. Тэгээд динамометрт нэг юм богц ачаа холбогдсон байгаа гэдээ үзчихье. Динамометрийн татах хүчийг утасны татах хүч Т-гээр илэрхийлсэн байна. За ингээд бүгдээрээ ярилцсан явчих. За хөдөлгөөнгүй байх үед буюу А тэнцүү Т байх үед энд нэг юм А байна. Энэ хурдтал нь Т хөдөлгөөнгүй байж байгаа. Энэ үед юу болох вэ? За Ньютоны 2 дугаар хуулиар бүх хүчнийх нь нийлбэр нь m-ийн хүч нь a-тай тэнцэх хэрэгтэй. Ямар хүч байгаа юм бэ гэвэл за нэг юм богц ийм байлаа гэж бодъё. Дээшээгээ утасны татах хүч доошоо mg буюу хөндийн хүч. Энэ хоёрын хооронд нь шууд T болон mg гэдэг ингээд тавьчих. А бол энэ хурдтал нь Т байгаа. Энэ хоёрын нийлбэр нь юу гэж өгөх вэ? Энэ хоёрын нийлбэр нь m-ийн хүч нь a гэж өгөх вэ? Дээшээгээ эрэгтэй доошоо mg гэж үзээд m-ийн хүч нь a байх хэрэгтэй. Гэтэл a чинь Т байгаа учраас энэ чинь ингээд Т болчихно. Утасны татах хүч нь mg буюу хөндийн хүч нь утасныхаа татах хүчтэй энэ тохиолдолд тэнцэх нь. За энэ бол амархан байлаа. Дараа нь дээшээгээд лифт А хурдталтай хөдлөөд эхлүүл яах вэ? А хурдталтай хөдөлчихлээ гэж бодъё. А-ны дашин дэлхий G-тэй тэнцүү шүү. Тэгэнгүүт тэгштгэл юу болох вэ? За бүгдээрээ бодоод үзье. Дахиад нөгөө юугаа зүгий 2 дугаар тохиолдолд. За энэ доотлол бичсэн л байна л да. Би тэгтээ дахиад бичээд өгье. Дээшээгээ T хүчээр доошоо mg-гээр татаж байгаа ийм хоёр хүч байна. Бусад тэнхлэгтэр. Энэ mg дээшээгээ T гэдэг хүчээр тэгээд А хурдтал бас байгаа юм дээр. Тэр А хурдталыг ингээд харуулж байгаа шүү. Ингээд. За тэгвэл байна шүү дээ, тийм. А дээшээгээ чиглэлтэй байгаа учраас ингээд төсөөлчих болно. Тэр D талын дээшээ чиглэж байгаа энэ T хүч нь mg-гээ дийлж байна гэж төсөөлж болно. Ихээс нь багын нас нь m-ийн хүч нь А-тай тэнцүү гэдэг дүрмээ ашиглах гэдэг юм. Тэгэхээр их хүч нь T, баг нь энэ байна. Энэ хоёрын ялга нь m-ийн хүч нь А гэнэ гэсэн. За та бодохоор Ньютоны 2 дугаар хуулийн дус яваад байгаа шүү. Яагаад вэ гэхээр энэ хоёр яг үүндээ бол нийлбэр хүч нь m-ийн хүч нь А-тай тэнцүү гэж Ньютон хэлсэн байна. Тэгэнгүүтэл энд байна шүү дээ, Т Ньютон тэнцэх вэ гэхээр m A дээр нэмэх нь mg энэ А-гийн оронд би G-г оруулах юм бол 2mg гэсэн ийм одоо жин бий болох нь гэсэн үг. За энэ утсанд бий болж байгаа энэ Т түрүүн би тайлбарлахдаа жин гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ жин өөрчлөгдөд байна. Эхэндээ mg байсан. За би шууд mg гэдэг ингээд бодчих юм уу гэсэн чинь үгүй юм байна. Хурдталтай хөдлөөд ирэхээр өөрчлөгдөд энэ утсан дээр бий болж байгаа тэр жин нь үйлчилж байгаа үйлчлэл нь жин нь 2mg болоод өөрчлөгдөх юм байна гэсэн утгатай. За доошоо хурдталтай байвал яах вэ? Доошоо хурдталтай байвал за би шууд энэ дээр ингээд зурж байгаа явчихдаг. Доошоо хурдталтай байх юм бол энэ нөгөө богц чинь шүү. За тэгэнгүүтэл энэ дээр хүч үйлчилж байгаа. Энэ хүч нь доошоо mg дээшээгээ Т доошоо хурдталтай. Энэ ингээ хурдтал дээшээгээ Т энэ ингээ доошоо mg. За одоо аль нь дийлж байгаа юм шиг харагдах уу? А-гийн чиглэлийг арч. А-гийн чиглэлд байгаа нь mg дийлж байгаа гэж бодчих. За mg их. mg-гээс асах нь T үржих нь mg-гээс асах нь T тэнцүү m-ийг үржих нь A. Ингээд энэ дээрээс T-г болох юм бол mg-гээс хасах нь ma гэд энэ A-гийн оронд би G-г оруулчихна. Тэгэхээр энэ хоёр тэнцээд энэ T-г болж хувирах нь байна. За Т буюу жин Т болчихлоо шүү дээ. Энэ утсан дээр үйлчилж байгаа үйлчлэл нь Т болчихлоо. Ямар ч үйлчлэл байхгүй болчихлоо. Энэ үзэгдэл бид нар жингүүдэх үзэгдэл гэж хэлдэг байгаа.